боломжийг нь сайжруулах. Нөгөө талаас иргэдийн иргэдэд одоо хүрч байгаа төрийн эрүүл мэндийн тусламж үзүүлэх чанартай хүртээмжтэй хүрэх ийм одоо бүхэл талын одоо арга хэмжээг авч боломжийг нь одоо бүрдүүлэхэд бол ажиллаж байна гэдгийг бол хэлхийг хүсэж байна. Энэ 20 онд одоо эхэлсэн байрлал хамгийн гол нөгөө ковидын цар тахлын дэвтгийн үетэй давхцсан ч гэсэн бас 3 жилийн хугацаатай чанартай бас одоо барьж одоо гүйцэтгэсэн 3 тамир одоо компани бас хамт олонд одоо бас эрүүл мэндийн сайдын хувьд одоо талхлаа одоо илэрхийлж өсөж байна. Энэ төслийг одоо санаачиж улсын төсөвт одоо тусгуулж одоо хэрэгжүүлэх хангамжаа болсон Баатаруулах гишүүн, Тэмүүлэн гишүүн, Мөнхөд одоо Нартан одоо бас нийт одоо эмнэлгийн эмч мэргэжчүүдийн өмнөөс одоо талхлаа бас илэрхийлэхийг хүсэж байна. Ер нь бол эмнэлгийн эмч мэргэжчнүүдийг ажиллах нөхцөл боломжоор хангах юм арга хэмжээ. Энэ хүрээнд аймгийн нэгдсэн эмнэлэгт суурин компьютер за нийт одоо нэгдсэн эмнэлгийн сувилагчнаас одоо бас таблетээр анхаарал хангамж явж байгаа. Нийт аймгийн багийн эмчнэрийг одоо бас компьютерээр одоо хангах ийм одоо арга хэмжээ бас одоо авч яана гэдгийг гэж одоо ойлгож байна. Өнөөдөр сайхан Аранхай аймгийн эрүүл мэндийн салбарын тухайд түүх өдөр болж байна. 300 орчим түвшин нэмэлт нээсэн ээж байгаа юм сайхан үзэл дэмбэрэл бүрдсэн өдөр. За энэхүү сайхан бүтээн байгуулалтыг одоо анхлан санаачилсан Сэк хурлын гишүүн Баатаруулаг болон манай одоо тойргийн 3 залуу гишүүн маань энэ сайхан хөрөнгө оруулалтыг санаачилж улмаар одоо үндсэн захиалагч нь манай эрүүл мэндийн яам маань бол энэ одоо баригдах хугацаанд бүхэл талын дэмжлэг үзүүлж Монгол Улсын засгийн газраас энэ санхүүжилтийг одоо бүрэн хугацаанд нь гэрээт хугацаанд нь өгч улмаар одоо энэ бас одоо сайхан эмнэлгийг яг нутгийн компани 3 тамир компани гэж манай нэрүүд аргаар ахлуулсан инженерийн баг бол ажилласан байгаа. Тэгээ яг хугацаандаа гэрээт хугацаандаа ингэж ажилтанд оруулаад өнөөдрийн өдөр хүлээж авч байна. Тэгэхээр 1975 онд анх одоо 160 ортой шинэ эмнэлгийн барилгыг эхлүүлж тухайн үед одоо Аранхай аймгийн хүн ам нэг 80 орчим мянган хүн амтай байж ингэж эхлүүлж ирсэн байдаг. Тэгээд үндсэндээ 50 шахам жил ашиглаад ингээд 300 ортой шинэ эмнэлгийг бид нар энэ эрх зуунд ашиглахаар одоо 300 ортоогоор шинээр нээж гэн. Тэгэхээр энэ 100 жил ашиглах одоо түүхэн хөрөнгө оруулалт болж байгаамаа. Ер нь бол Аранхай аймгийн хүн ам өсөж байна. Хүн амын өсөлт бас хурдцтай байгаа. Ирэх 100 жилд бол хүн амыг 150 мянгаас дээш болох ийм бас төлөвлөлт хийсний дүнд бол энэ 300 ортой эмнэлгийг бас төлөвлөсөн байгаа гэж ингэж хэлмээр байна. За нэгдсэн эмнэлэг маань одоо гүйцэтгэлийн санхүүжилтэд шилжсэн шинэ удирдлагын одоо ийм шинэ тогтолцоо руу явж байгаа учраас одоо өндөр өртөгтэй нарийн мэргэжлийн тусламж яг энэ 100 мянган хүн амд эрэлт хэрэгцээтэй байгаа тусламж үйлчилгээг олон улсын стандартад нийцсэн нэгдсэн эмнэлгийн жишгээр үзүүлэх юм хэрэгцээ шаардлага тулгарч байгаа. За ер нь бол Аранхай аймгийн хүн амын нас оролтын тэргүүлэх шалтгаан бол зүрх судасны өвчлөл тэгээ хоёр дахь шалтгаан хавдар байгаа. Бид нэр энэ хоёр одоо ихний байруудад тохиолдож байгаа бэрхшээлүүдээр бас ажиллаж байна. Аймгийн нэгдсэн эмнэлэг дээр эмийн карди модуль одоо аймгийн хэмжээнд хэрэгжээд ингээд одоо зүрх судасны кабинет эмчнэрийн тоо нэмэгдсэн, зүрхний эхо болон бусад онцлогооны нэгжүүдийг нэмсэн байгаа. За түүнээс гадна хүн амын нас оролтын 2 дугаар шалтгаан болж байгаа хавдар дээр бид нэр хавдрын аюулгүй харангаа хөтөлбөрийг хэрэгжүүлж хавдрын 15 ортой шинэ хэсгийг нээсэн. Хавдрын хагалгаагаа өнөөдөр Аранхай аймаг бийдааж хийж байна. Одоогийн байдлаар 9 хавдрын хагалгааг одоо орон нутгийнхаа бэлдсэн мэсцлийн багаараа хийж байна. За түүнээс гадна хавдрын хийм болон бай эмчилгээ бол одоо бас бийдааж орон нутгтаа бүрэн хийж байна. Тэгэхээр цаашдаа бол яг энэ хүн амын нас оролтын тэргүүлэх шалтгаанууд дээр ажиллахад одоо бид нар Аранхай нэгдсэн эмнэлэг бол ослог гэмтлийн мэсцлийг нэвтрүүлэх энийг илүү сайн хийдэг болох юм шаардлага байна. Тэгэхээр хүн амын нас оролтын 3 дугаар шалтгаан бол ослог гэмтэл байгаа. Тэгээ энэ дээр бол ажиллах хэрэгцээ байгаа. За түүнээс гадна одоо зүрх судасны өвчлөл, тархины харуулт нэмэгдэж байгаа энэ үед бол бас судасны болон зүрхний тархины хагалгаануудыг бас хийх ийм чадамж руу бид нар төлөвлөсөн стратеги хийгээд ингээ явж байна. Тэгээ шинэ эмнэлэг, шинэ барилга ашиглалтанд орж байна. Орчин нөхцөл сайжирч байна. Үйлчлэгээ хамгийн гол нь амьд ээлтэй байх ёстой. Тийм учраас Монгол улсын шинэ стандарт гарч үйлчлэгийн стандарт, эмнэлгийн байгууллагын үйлчлэгийн стандарт энэ жил бас батлагдаад мөрдөгдөж эхэлсэн жил. Тэгэхээр манай одоо нэгдсэн эмнэлгийн амт олон маань энэ үйлчлэгийн стандартаа илүү сайн мөрдөж за үүсэж байгаа одоо тулгымцсан асуудлууд дээр бодтой одоо шийдлүүдийг хийж өндөр өртөгтэй тусламжуудаа бас нэмж хүн амынхаа эрэлт хэрэгцээнд одоо тулгуурлаж ингэж ажиллах байхаа гэж ингэж бас бодож байна.
Сааранга дэм 320 хүний ороногтой эмнэлэг ашиглалтанд орсон. За энэ эмнэлэг сүүлийн үеийн танил төхөөрөмж тоноглогдсон. Үйлчилгээ сайн ийм эмнэлэг байна. Энэ сэтгэл өндөр байна. Манай арангачууд гэсэн энэ шинэ эмнэлэгтэй болсондоо баяртай байгаа. За энэ эмнэлгийн хувьд өглөө бид яг хуучин эмнэлэгт үзүүлдэг барилаараа үзүүлж байгаа. Гэхдээ энэ үйлчлэгийг хөнгөн шуурхай арай хүртээмж нь арай илүү ийм сайжирсан байна. Энүүд одоо их талархалтай баяртай байгаа. За энэ сүүлийн үед эрүүл мэндийн үзүүлэхийн тулд цаг авдаг гэсэн. За энэ бол утсаар бид яриа цагаа аваад мөн хоёрдугаарт энэ эрүүл мэндийн үйлчлэгээ захимжиж байгааг бол бас их сайшаалтай. Энэ үл өөрөөр хэлэх юм бол хүн ардмаа цаг хугацаа хожих ийм боломж бүрдсэн. Ийм учраас энэ үйлчлэгээ сайжирсан гэж үзэж байна. За эмчилгээ онцлогооны тал дээр ярих юм бол яг иргэдэд жоохон байршлууд бол холдсон. Тэр талдаа алдан жоохон иргэдэд жоохон хүндрэлтэй байгаа юм шиг санагдаж байгаа. За эмчилгээ онцлогооны тал дээр бол яг зүгээр бүх зүйл хийвээ. Хуучин эмнэлэг байдаг байхад манайх юу байдаг вэ? Хүүхдийн тасаг дээрээ нэгдсэн эмнэлгээс тусдаа компьютер томог гаргах тусдаа байдаг байсан. Тийм болохоор яг сэхээ хүнд 103 гэдээ яалтаа хүмүүс наашин цааш нь хол жоохон зөөдөг байсан баггүй нэгдсэн эмнэлгээс томог гаргах тусдаа байдаг гэсэн. Одоо шинэ эмнэлэгт ороод нэгдсэн эмнэлэгдээ ингээд тусдаа яг зүрсэн шооны компьютер ингээд бүгд нийлээд нэг цогц болоод нэг тавтаа байгаа болохоор сэхээ 103 өнтрээс яалтаа хүн ороход маш тийм ойр амар хэлбэр болоод байгаа. За тэгээд хуучин эмнэлгээ бодвол шинэ эмнэлэгтээ ороод яг нөгөө стандарт бүх юм стандарт болж ирсэн гэсэн үг. Уян зөөний тусгай өрөөтэй болсон. За тэгээд цаана UFS тавьдаг өрөөндөө яг тусгай зориултын air condition суурилсан. За шинээр наан өршөөлөгчийн аппаратны яг техник өрөөнд бол бас air conditioner суурилсан гэх мэтчлэн яг нөгөө эмчилгээ онцлогооны тал дээр бол иймэрхүү давуу талтай яг тийм яг стандарт болсон шинээр баригдаж имлэг маань ханамжуу. Сэтгэл ханамжийн хувьд бол иргэдийн талаас бол сэтгэл ханамж бол гайгүй сайн байдаг гэж хэлж болно. За манайх бол яг Улаанбаатар хотыг бодохноо орон нутгад болохоор яг тийм цаг нь амар өршөөлөгчтэй амар хүндрэл үзүүлэхээс тэр талаараа бол гайгүй цаг бол яг өдрөд аваад орох боломжтой. Хийлээ болон цээжний тооцогчтой компьютер томог гаргах нь яг 7-7 хоногоор цаг хойшлох маягийн л тиймэрхүү л явж байгаа. Тийм болохоор шинжилгээ онцлогооны ач холбогдол тэгээд тэр өршөөлөгчийн сэтгэл ханамжийн тал дээр бол яг сэтгэл ханамж гайгүй сэтгэл санаа сайтай байгаа хаа. Чи өдөөс шаардж 4 мөнгө гарчихсан. Тэгэхээр наач гэж байна. Манай хоёр хүн баг бацаахан хүмүүсрүү нэг юм байна шүү.
барилгын нээлтийн ёслолын үйл ажиллагаа яг энэ цаг үеэд эхэлж байгааг та эрүүл энхийн мананд хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа. Энэ насны ахлах сүүлэгч нар бол энэ байшингийн зургийг өөрчилөхөд өөртөө тааруулахад ахлах сүүлэгч гээд мэрэгжилтэй дуртай үн шударга гайхамшигтай хүмүүс байдаг билээ. Өмнө Камерын болыг хөвгөвөнд сөндөрлөн болсон 21 аймагт анх удаа өнөөдөр үйл ажиллагаа ямар 30%-ийн эдийн гардуулаад өгсөн. Багийн даасан баг үү? 80 багийн эдгээр нөөц өгсөн. Өөр одоо ингэ зүйл байх үү? Тодор Тарат Байгургийн нэг хэрэгцээний шалтгаан бас одоо санагдсан. Төлөөлөл олгоод өнөөдөр нэг шаардлагатай энэ цэвэрлэх тоног төхөөрөмжийг гардуулах гэж байна. За засаг драмын үнээс гадна нэрэн одоо амьсгал дэмжих аппаратны